асуумаар байна усудаас. Дэгийн тухай хуулийн дагуу гишүүд оролцож байгаа асуудлаараа асуулт асууж санал хураах хэрэгтэй гэж заасан байгаа юм л та. Та тэгээд наад микрофон дээрээс нэг тэмдэглэл тусгаад өнөөдрийн асуудал ямар хуулиар зохицуулагдаад та асуулт хариултыг ингээд байхгүй болгочихвоо. Их хурлаас тийм түрүүний сайн зориг гишүү асуусан. 6 гэжсэн за нэмэгдээд нэг 7-8 орчим асуудлаар хилцээч гээд нааш нь явуулсан байхад эн чинь санал хураагач гэж явуулаагүй шүү дээ. Хилцэх гэдэг чинь олон талаас нь ярилцаа асуулт хариултаа аваа, санал дүгнэлтээ аваа, мэргэжлийн байгууллагуудаас нь дүгнэлтээ аваа гэдэг. Аудитын тухай хуулийн дээр заасан байгаа шүү дээ. Аудитын дүгнэлтийг заавал анхаарч үзнэ гэж. Тэгээ энэ хуулиуд чинь хаана хэрэгжиж байгаа юм бэ? Та яг тэмдэглэл тусгаад нэг тодорхой хариулт өгч байна. За түрүүн байнгын ороо эхлэхээс өмнө буцаагдсантай холбоотой асуудлуудыг бүгдийг танилцуулсан. Тэгээд энэ саналын томьёолын та нарт бүгдээр хүрэгдсэн байгаа. Хавсралтаар орсон байгаа саналын томьёолууд нь бүгдээр хүрэгдсэн байгаа. Төсвийн дэгийн тухай хуулиар аудитын асуудлуудыг авчиж болдгийг авахгүй ч гэж болдог. Ямар асуудлыг та яриад байгаа? Би асуулт асуумаар байна усудаас. Асуулт хариулт юу бол дууссан шүү дээ. Энд чинь өмнөх юунд дээр чураагдсан чуулган дээр чирэгдсэн буцаагаад одоо санал хураалтаараа л орж ийн гэсэн. За 2 засгийн газрын 2000 бас дэг зөрчигдлөө. Дэг зөрчигдөж байгаа учраас Пүрэвдава гишүүн ч юм уу гишүүд маань асуулт асууж чадхаа бичиж байгаа байхгүй. Ингиж хүчилж, ингиж улаарч, ингиж одоо дэгийн үйлийг зүгээр нулимж энэ хилцүүлгүүд явж шүү гэдэг зүйлийг хэлье. Тэгээ ямар ч байсан уг нь Гаавыг дарах түрүүн бэлдээд ирсэн мэлэн шүү дээ. Уншаал танилцуулчихад юу нь одоо буруутаад байгаа. Тэгээ энэ дундаас нь ингээд 111-ийн төсөл чи яага 158 болчихоо гэж хариулал явчихна үсттэй. Тэгээд энэ дээр ингээ өөрөө ус төржүүлээд ах юм. Мана тана төсөө гэж байхгүй үсттэй энэ төргээд. Тэр Гаавыг дараатаа өөрөө мэдж байгаа байхгүй. Уг нь энийгээ хэлээл ийм шаардлагад нийцүүлээд ингэсэн шүү гэж хэлээл болно шүү дээ. Тэгэхээр уг нь бол Гаавыг дарга би бол зүгээр уг нь та хэлээд ажлын хэсгийн санал дүгнэлтийг хэдийг нэг ихний санал хураагдсан ч гэсэн асуух болцоог нь олгочооч цөөхөн лүн баг шиг байна. Энэ гормын саналыг гаргаад одоо би гаргая. Тэгээд та бас Пүрэвдава гишүүн ч гэдэм асуух болцоог нь олгоч. Энэ 111-ийн төсөл чинь ингээ 108 задаргаа болоод ирсэн чинь баахан л одоо сүм хий засварлан л гин зам тавина л гин спорт заалууд л тавина л гэж штэ. Бид нар ийм тулцсан асуудлууд байгаа юм. Эний ч өгнө гişүүд асуугаад ойлголтод хүрчээд явчмаар байгаа байхгүй. Тэгээ одоо Гаавыг дарга маань одоо ямар ч учиртай юм те одоо тэгээ хүчлээдэх юм. Тэгэхээр энэ дээр миний гормын саналыг гаргаад асуух ганц нэг хүмүүс байвал асуугаад. За сон зэрэг гишүүний гаргаж байгаа гормын саналаар санал хураалт явуулъя. Санал хураалт. За гормын санал дэмжигдсэнгүй.